Тэгэхээр за бүгдээр энэ том асуудал болчлоо. Олон талаас нь нухацтай ярьж гин. Аль болохоор давтахгүй гिचээ гэж бодож байна. Би өөрөө бас иргэний нийгмийн байгууллагад олон улсын байгууллагад олон жил ажилласан юм хүн. За тэр утгаараа сайн засаглалын асуудлыг хүндмөр байна. За ээлжид бус хурал 8 сард өнгөрсөн онд болсон. Тэр үед эдийн засгийн тэлэлт ярьсан, 14 мега төсөл ярьсан, том зорилго тавьж ярьсан. Ерөнхий сайдаас асууж исэн санаж байгаа бол итгэлцэл олон нийтийн иргэдийн итгэл маш доогор болсон. Судалгаагаар та хинд итгэдэг вэ гэсэн ойрынхаа хамаатны хідүүнд цөөн хідэн найз нөхдөөл итгэдэг буюу улс төрийн намуудад итгэдэггүй, төр засагтаа итгэдэггүй, шүүх засагтаа итгэдэггүй гэдэг ийм судалгаануудын үр дүн гараад байсан учраас хамгийн түрүүнд ийм том зорилгыг биелүүлэхэд ард олонны итгэл чухал шүү. Итгэлийг бий болоход анхаараарай гэж нэг хэлсэн. Хоёрдугаарт бас дараа нь нэг чуулганы үеэр 126 гишүүний энэ түүхэндээ бахархалтайгаар үлдэх нэг том ажил нь авилгалаа салах гэж хэлсэн. За, ерөнхий сайд оюун эрдэнэ авилгалаа сална гэдэг ийм том уриатаагаар сүүлийн олон жилүүдэд сонгогдод ажилласан гэж үзэж байгаа. Гэтэл бид нар эргээд харсан чинь за тэр ямар нэгэн байдлаар өнөөдөр итгэлийг сэргээх байтугай алдагдсан байсан тэр итгэл дээр бүр ингээд нэрмээс олчлоо штэ. Зөвхөн ерөнхий сайд засгийн газар бишийн 126 гишүүд ч гэсэн хамтаараа живж гинэ. Тэгэхээр энэ дээр яагаад ийм байдал болчихоо? Тэр үеэс сануулж хэлсэн ноцтой сайн анхаарчихгүй яваа гэж харамсаж байна. За хоёрдугаарт за нэгэнд нэг нөхцөл үүслээ, кейс үүслээ. Залуучууд гадаа 21 хоног жагсан байж штэ. Тэгээд орлогоо нотолцоо гэд гишүүд ч гэсэн саналаа хуваалцсан. Аль болохоор л энэ том зорилгыг дэмжихийн төлөө явсан. Яагаад цаг хугацаа алдваа? Хугацаа алдна гэдэг чинь нөгөө талдаа итгэл улам алдарна, алдагдсан боломжийг өртөг буюу үн зардал илүү өснө гэсэн үг. Энэ тал дээр хариулт авъя. За хоёрдугаарт онлоороо нэг ийм зүйл байна. Итгэлцэл ярихын тулд энэ доктортой ялангуяа засгийн газар гэж юу вэ? Доктортой засгийн газрыг тэр шин чанарыг агуулгахын тулд олон хүчин зүйлс яригдахын нэг нь public trust, олон нийтийн итгэлцэл яг миний яриад байгаа зүйл ахгүй юу. За олон нийтийн итгэлцлийг яаж бий болгох юм бэ? Итгэлийг яаж бий болгодог, үргэлж авч явдаг вэ гэхээр сайн засаглал. Сайн засаглалыг гэж яг юу хэлж байгаа вэ гэхээр ил тод байдал, хариуцлага хүлээх чадвар, хуулиа дээдлэх ёс. Тэр байх тусмаа иргэдийн итгэлийг татдаг гэж байгаа. Энэ дээр л түрүүний миний хэлсэн үнэтэй холбоотой энэ асуудлыг хөндөд хариулт авмаар байна. За хоёрдугаарт нь би бас хэлмээр байгаа. Эрц бүрдүүлэх бол өөр, гараад явах бол өөр бас янз бүрийн энэ системээ мэдж байгаа. Ирэхгүйгээр энэ чухал асуудал дээр ирэхгүйгээр байгаа эрц бүрдүүлэлтэн дээр анхаарах байнгын хороодын ажлын хэсгийн хурлуу, чуулганы асуудал бол байгаа гэдэг энэ асуудал дээр би санал нэг байгаа. За 3 дугаарт улс төрч болно гэдэг нь маш их зориг. Бүх юм нүдэн дээр улс төрчдийн сайн муу улс төрчдийн ч нүдэн дээр, иргэдийн ч нүдэн дээр. Тэгэхээр үнэн байна гэдэг бол зориг. Зоригтой байхын цаана бол хүн өөрөө үнэн байх ёстой. Юу гэдгийг зорилго нь нийтийн төлөө байх ёстой. Энийг иргэд сайн олж хараарай. Тэрнээс PR-аар, сошиалоор гоё үг бичдэг тууртаж болохгүй шүү залуучууд минь. Гадаа байгаа залуус дотор миний ч гэсэн итгэдэг залуучууд байгаа. Намайг ч гэсэн өдөр тутам яг энэ орлого нотлохтой холбоотой асуудлыг би төрийн байгуулалтын байнгын ордоноос хэлсэн. 5 сарын 23-нд бүрдүүлэл авилгалтай тэмцэх газар өгсөн. Хөрөнгө орлогын мэдүүлэг жил бүхэн л бид 1 сар гаргаж өгч байгаа шүү дээ. Түүнийг гаргаад ингэ өгсөн. За энэ бүгдээрээ open data болон авилгалтай тэмцэх газрын сайтн дээр бүгд л ил байгаа. За тэгээд 30 хоног шалгагдсан юм билээ. Шаардлагатай тохиолдолд 30 хоног сунгадсан юм билээ. Тэгээд дүгнэлт гаргадаг. Тэр нь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлыг хийгээд ингэ явдаг. За би уулзсан хүүтэйгээ 17 сая төгрөгөөр бүгд авч өгсөн үнэн. Тэр материал нь авилгалтай тэмцэх газар дээр очсон байгаа. 500 мянган төгрөгөөр бууж авч өгсөн. За найз охин би давхар болсон. Тэрэн дээр сэтгэл хөдлөлтөй хандсан. Ийм л зүйл болсон.
За аав ээжтэй нэтэр одоо бас уулзч амжаагүй явж байгаа. Яг энэ асуудлууд тэгээд нийтлэлтэй гарсны дараа бас нэг уулзъя л гэсэн юм бодолтой байж байна. 23 настай юм залуу. Тэгэхээр энэ зүйлүүдийг яг би тайлбарсан. Зүгээр юу вэ гэхээр нэгэнтээ ийм одоо нэгтгэн шалгах ажил явж байгаа учраас урдуур нь ороод ингээд хэвлэлд яриад ингэсэн тэгсэнгээ яриад ахнал зохимжгүй болов гэж бодсон. Ягаад тэгэхээр тэр чинь хараад бусаар асуудлыг шийдвэрлээд өөрөө тэр байгууллагыг шалгаж мэдээлэх тухай ийм л асуудал. Тийм ээ гэдгийг бас хэлье. За 126 гишүүнтэй холбоотой бас энэ ихтгэл найдварын асуудал үнэн. Мэдээж одоо бид нар ингээд ковид дан за тэгээд тариф гэдэг. Одоо та бүхэн ингээд мэдэрнэ. Нөгөө муулаад гэдэг нүүрсний үн ингээд буураад эхлэхээр экспорт доголдоод за төлбөрийн тэнцэл хүндрээд ингээд хань шалдаад ингээд нийгмийн бохомдол өсдөг. Тийм учраас ийм асуудал бас эдийн засгийн хувьд биднэрт бол ирж байгаа. Тийм учраас ийм үед бид нар бүр л илүү нэгдмэл, бүр л илүү нягт байж ижил давж гарна. Би их талархдаг ковидын үед би бас ажиллаж байсан. Тухайн үед одоо хил мэл хаалттай тийм бас л нэг юм төвхтэй үе байсан. Инфляц дээшлээд ирэхлээр аяндаа жагсаал болдог. Тэр үед бол Монгол улсын төр маш нэгдмэл байсан. Маш нэгдмэл байсан. Тэгжээж одоо тэр цар тахлын одоо ийм төвхтэй байдлыг давж ирсэн. Одоо олон улсын нөхцөл байдал сая бямцагтайд хэллээ. Маш их драматай болж байгаа. Энэ үед Монгол улсын төр илүү л одоо нэгдмэл байх шаардж байгаа гадаад нөхцөл байдал. Харамслаа бид нар өнөөдөр одоо илүү тийм салангад илүү юм одоо хагаралтай байх ийм л асуудал. Тийм ч учраас бас энийг ингээд шийдвэрлэх нь зүйтэй юм гэж үзэж байгаа. За дараагийн одоо асуудлууд дээр бид нараас шуурхай ярилцаад ингээд явах нь зүйтэй. За яг мэдээж би улс төрийн намын бас удирдлагуудтай уулзсан. Энэ одоо тарифтай холбоотой ч юм энэ асуудал дэлхийд дээр ингээд тодорхойгүй байх үед бол би хамтраад явах нь зөвөө л гэдэг тийм байр суурьтай байгаа. Одоо хүртэл